За өөрийнхөө харсан өнцгөөс Монголоос ирэх байгаа залуучуудаа нэг ганц хоёрхон зөвлөгөө өгөхөд ийм юм байна. Мэдээж яг хэл сурыг, яг англи хэлийг маш сайн сурыг, орчинд нь гэж бодож байвал Ирланд бол надад маш их дажгүй санагдлаа. Өртгийн хувьд тэгээд бүгд угаасаа англиар ярьж акцент гэдэг юм уу, зарим нэгэн аялал нь бол ер нь дажгүй баг Америкчууд шиг зарим ярьж байна. Тэрүүгээр ярьж гэдэг юм уу. За нөгөө энэтхэг бодоход юм аялалтай сурахгүй гэх юм уу те. Мэдээж аялалтай амар акценттай ярьдаг хүмүүс байна. За тэр тал дээр давуу талтай. За сул тал нь юу вэ? Маш их ирж байгаатай холбогдуулан асуудлууд их байгаа юм байна. Тэгэхээр ирэхээс өмнө бас сайн бодоод зорилгоо тодорхойлоод юу их тэрийгэ бэлдээд хичээл ажил хийх тэр чадваруудаа суралцаад тодорхой хэмжээгээр ойлголттой болоод ирэх юм бол байрны асуудал яагаад гэхээр эрэлтэн гэсэн маш их хүмүүс ишээ ирж байгаа маань Ирланд Даблин хот руу. Тэмүүтэн тэр тусмаа манай одоо монголчууд дээр хахад маш ихээр ирж байгаа юм. 7 нотуудаа хэдэн арваараа ирж байгаа юм. Яагаад гэхээр бизнесний гарах тийм боломж нь хамаагүй болсон сайжирсан гэх юм уу. Тэргээ дагаад байрны эрэлт ихсээд байрны үн амар өссөн, дээрэс нь олд цөмтэй болсон. За ер нь бол залуучууд дандаа шеэр буюу хувааж байр түрээсэлт юм байна. Нэг өрөөнд хоёулаа гэж гэдэг юм уу, тэгж явд юм байна. Тэгэхээр хамаагүй бага төлбөр төлөн за тийсэн өмнө танил найз өтөөч юм эсвэл ирэхээс өмнө холбогдож тиймэрхүү одоо манайх нөхөн малтнаж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү юмудаа эртхэн бэлдээд бас ирүүлэх зүгээр юм санагдлаа. Ирээ таньж мэдгүй байрсаа хайгаад хэлний асуудалтай мэдээж ирнэ сайн. Тэгэхээр тиймэрхүү асуудал түүхтүүд их шантардсан байна. Ялангуяа жоохон дүүнер маань одоо 20-21 төвд дүүнер маань ирээд шантраад ингээд буцах бас тохиолдол их байдаг гэж юм. Дээрэс нь ажил бол манай залуучууд ирэхээс өмнө тодорхой жижиг чадрууд сурчаад ирэх зүгээр юм санагдлаа. Ялангуяа эмэгтэй хүмүүс бол одоо хумс будах ч гэдэг юм уу, мейкап, үс засдаг, гой засдаг болчоод ирвэл ажлын байр бол боломжтой байна. Мэдээж өрсөлдөөн ихтэй яг олон тийм үе тэнгийн эмэгтэй хүмүүс байгаа учраас өрсөлдөөн ихтэй. Тэгэхээр тэрийг Монголоос ирэхээс өмнө маш сайн сурчаад ирэх юм бол чиний давуу тал болох нэ. За эрчүүдийн хувьд бол бид ресторанд ажилладаг шиг байна. За би ганц хоёр солонгос ресторанд орсон. Монгол охтууд маань зөөгч хийж, залуучууд маань галтгоонд нь хоол хийж явах шиг байна. За тэгэхээр мэдээж одоо би гадаад бас нэг 10 жил амьдсан үеийн ер нь бол галтгооны ажил хамгийн эхлээд олддог. За тийм учраас ирэхээс өмнө одоо дүүнер маань илүү тийм төлбөрийн хоол курсууд эсвэл өөрөө ингээд практик дээр ресторанд ажиллаад өөртөө тийм чадваруудыг суулгачаад ирэх юм бол ирээд ажил олоход маш давуу нэ. Сурч цаг алдахгүйгээр шууд боломжийн цалинтай тийм ажил хийж болох нэ. За тэгээд ер нь бол цагийн нэг 13 евро 14 евроны хооронд байт юм болов. Жишээ нь тэр хумс бодоход тиймэрхүү байт юм байна. Би хүмүүсээс асуулаа. Тэгэхээр тиймэрхүү чадварууд суучаад ирвэл цаг алдалгүй тийм жоон хэцүү ситуашнд орохгүйгээр хурдан хөл гараа болох нэ гэж ойлголоо. Тэгэхээр тиймэрхүү юмд өөрийгөө тодорхой хэмжээгээр бэлдээд ирэхээс өмнө жилийн дотор ч юм уу тиймэрхүү жижиг чадрууд дээр суралцаад ирээвэл цаг хөдөө ажил болох юм байна шүү. Тэгээд иймэрхүү юм ажиллаа. Бусдаар бол дайггүй байна. Хийх ажилтай байх юм болчдөг. Шэрлээд байр туристээр мэдээж дайггүй боломж үнээр. Миний бол нэг 500 евро хоёр хүн 500 мянгаар ч юм ингээд нэг өрөө хуваагаад том өрөө хуваагаад амьдарчтай юм байна. Тэгж ойлголоо. Юу нэрж байгаа залуучуудаа амжилт хүсье. За энд байгаа амьдарч байгаа залуучуудаа улам их хичээгээрэй гэж хэлмээр байна. Ер нь бол хүн хийх ажилтай байхад, зорилготой байхад болчдөг гэж би боддог. Тэгэхээр хүн хичээгээрэй, залуучуудаа амжилт хүсье.